Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр та бүхэндээ хялбар илтгэгч тэнцэтгэл бишийг эсэлжийн ерөнхий шалгалтын бодлого дээр үндэслэн тайлбарлая. За миний самбарт бичсэн бодлого бол 2012 оны эсэлжийн ерөнхий шалгалтын бодлого байгаа. За тэгэхээр энэ бодлогыг бодохын тулд бид нэр илтгэгч тэнцэтгэл биш дээр хамгийн чухал нь суурьудаа ижил болгох хэрэгтэй. За тэгээ суурьудаа ижил болгосны дараа суурьа хаяад бодоод шийдийг гаргах нь ерөнхий зарчим байгаа. За тэгэхээр бид нэр суурийг ижил болгох дээр харахын тулд 0.2, 5.1, 125-ыг бид нэр ижил болгох хэрэгтэй. Үүний тулд бодлогоо бодохоос өмнө бага зэргийн тооцоолол хийгээд 0.2-ыг 5.1 гэдэг тоогоор илэрхийлэхийн тулд 0.2 маань 10-ын бутархайгаар 10.2 гэдэг тоо болно. За 10.2 маань цаашаа хураагдах юм бол 5.1 хариу гарч ийн. За тэгэхээр 0.2 гэдэг 10-ын бутархай маань 5.1 рүү хялбар шилжиж болж байна. За тэгэхээр одоо бид нэр 125-ыг 5 суурьтай зэрэг илтгэгчээр илэрхийлээд тэгээд 5.1 рүү шилжүүлэх хэрэгтэй. За тэгэхээр 125 гэдэг бол 5-ын куб зэрэг байгаа. Өөрөөр хэлбэл 5-ыг өөрөөр нь 3 удаа үржүүлэхэд 125 гарна. За тэгээд эндээсээ 5 гэдэг суурьаа бид нэр 5.1-ээр илэрхийлэхийн тулд зэргийн чанар ашиглах юм бол 5.1-ийн хас 3 зэрэг болж хувирж байгаа. За энэ дээр бид нэр зэргийн чанар хэрэглэлээ. За одоо бид нэр үндсэн бодлого руугаа оръё. За 0.2 маань 5.1 болсон байгаа. За тэгэхээр 5.1-ийн 1 зэрэг. За манай голын илэрхийлэл 5.1-ийн x дээр x-ээс хасах 4 илэрхийлэл хийвэрээ. За 125-ыг бид нэр сая 5.1-ийн хасах 3 зэрэг хэмээн илэрхийлсэн байгаа. За одоо бид нар харах юм бол суурьуд маань бүгдээрээ 5.1 гэсэн ижил суурьтай болсон байна. За тэгвэл суурьа хаяахын тулд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хэрвээ суурь маань нэгээс бага байгаа тохиолдолд тэгээс нэгийн хооронд байгаа тохиолдолд суурьа хаяхдаа тэмдэг эсрэгээр эргэнэ гэдэг зүйлийг харах хэрэгтэй. За тэгэхээр 1, за тэмдэг эргээд x-ээс хасах 4, за энэ дээр тэмдэг эргээд хасах 3. За ийм хялбар илэрхийлэл болж хувирж байна гэсэн үг. За эндээс бид нэр x-ийг олохын тулд хасах 4-ийг илэрхийллийнхаа тэнцвүүгийн тэмдгийнхаа хоёр тал руу гаргая. За тэгэхээр манай илэрхийлэл юу болж хувирах вэ гэхээр x маань 1-ээс их. За энэ талдаа хасах 1 маань тэмдгээс солиод урагшаа орох юм бол 5-аас бага гэсэн тэнцэтгэл хялбар тэнцэтгэл биш болж хувирж байгаа. За тэгэхээр одоо бид нар энэ хялбар давхар тэнцэтгэл бишийг тоон шулуун дээр шийдийг дүрслэхээр бидний илэрхийлэл өмнө хэллэг төрөх тоо олонлгууд маань олдно гэсэн үг. За тэгэхээр 1 гэдэг маань тоон шулууны баруун гар тал 1 нэгцээд, за 5 гэдэг маань тоон шулуунаас баруун гар тийшээ тийшээгээ 5 нэгцээд, за тэгээд за энэ завсар маань эхлээд энийг 2 салгаж харах хэрэгтэй. X гэдэг тоо маань 5-аас бага юм уу тэнцүү гэж байгаа. Тэгэхээр 5-аас бага юм уу эсвэл 5-тай тэнцүү гэдэг тоонууд маань тоон шулууны баруун гар талд оршино. За одоо нөгөө талаараа x нь 1-ээс их гэсэн илэрхийллийг энэ дээр тоон шулуун дээр тэмдэглэвэл нэг өрөө шийдэн дотор орохгүйгээр 1-ээс их байдаг тоонууд тоон шулууны баруун гар талд оршино. За тэгэхээр одоо энэ дээр шийдийн маань давхцал хаана гарч ирж ийнэ вэ гэхээр 1-ээс 5-ын хооронд гарч ирж байна. За тэгэхээр шийдээ бичих юм бол манай шийд маань нэг шийдэндээ орохгүй. За 1-ээс 5 хүртэл энэ завсрын тоон олонлгууд маань манай хялбар илтгэгч тэнцэтгэл бишийг үнэн хэлэхэд хүргэж байна гэсэн үг. За анхаарлаа хандуулсанд баярлалаа.